За сайн байцгаана уу манай материал ордныхоо сайн байцгаана уу та бүхэндээ одоо 2025 онд одоо таны ажил амьдралд одоо юу тохиолдохны анхаарах зүйлс юу вэ гэсэн уншлага эхэлж байна. За ингээд төвчээртэй хүлээсэн материал ордныхондоо баярлалаа. За эндээс харахад одоо манай материал ордныхон бол 2025 онд ажил карьерийн өсөлт сайтай одоо мөнгө санхүүгийн байдал цэцгэлсэн, дэлгэрсэн ийм сайхан жил байхаар харагдаж байна. Ерөнхийдөө бол одоо их эдийн засгийн байдалд анхаарсан, бизнес санхуд анхаарсан ийм жил байхаар харагдаж байна. За энэ дээр одоо манай материал ордныхан одоо ийм хамтарсан бизнес, хамтарсан үйл ажиллагаа байна. Хамтын үйл ажиллагаа гэдэг юм уу, тийм ээ? Хамтарсан бизнес юм уу эрхэлдэг улсууд үйл ойлголцол гарч ий, тийм ээ? За энэ дээр одоо ер нь бол яг нэг их мөнгө санхүүдээр биш юм а гэхэд үзэл бодлын гэдэг юм уу эсвэл одоо юу нэг иймэрхүү асуудал гарсан харагдаж байна. За энэ дээр одоо зөв гаргалгааг хийж тийм ээ бизнесийг үргэлжлүүлэхний 25 онд учир зүгээ ололцож одоо шинэ гаргалгаа одоо шинэ зам нээж үйл ажиллагааг үргэлжлүүлснээр одоо санхүүгийн байдал маш сайхан дээрцсэн, цэцгэлсэн, дэлгэрсэн ийм байдал харагдаж байна. Одоо мөнгө төгрөгийг сайхан олсон, тийм ээ. За зөв бизнесийг олсон ч гэдэг юм уу. За хамтын үйл ажиллагаа бол үр ашгаа өгөх нэ. Мөн одоо манай материал ордныхан бол маш хөдөлмөрч хүмүүс байдаг, тийм ээ. За мөн хөдөлмөрийнхаа үр шимийг сайхан хүртэх нэ, тийм ээ. За энэ дээр одоо хамтын бизнес эрхэлдэг хамтын үйл ажиллагаа юу нэг зүгээр юм биш үү. Бас энэ дээр бас ганцаараа бизнес эрхлэх гэсэн оролдлого юм уу эсвэл одоо тусдаа гарах гэсэн юм оролдлого байна. За оны сүүлд бол одоо эргээд бас хамтарсан бизнес рүүгээ орох эсвэл хүнтэй хамтрах ийм хандлагатай юм байна шүү. За ер нь бол яг хоо энэ дээр бас анхааруулж хэлэх гэдэг юм уу нэг ийм асуудал байгаа нь бол одоо материал ордныхан маань одоо хэтэрхий одоо өөрийнхөө ур чадвар тийм ээ эсвэл одоо нэр хүндийг одоо ашиглаж одоо өөртөө юу гэдгийг ашигласан тийм ээ өөрийнхөө давуу талуудыг одоо хэтэрхий дүвийлгсэн ийм байдал харагдаж байна шүү. За ийм байдал бол одоо бас хамтарсан үйл ажиллагаанд нөлөөлөх магадлалтай тийм ээ. Тийм учраас одоо аль болох бас даруй төлөв байж тийм ээ сайхан хамтын үйл ажиллагааг уг нь бол одоо эрхэмлүүл зүгээр юм байна шүү. За мөн одоо энэ дээр бас нэг харагдаж байгаа юм бол одоо материал ордныхан маань одоо эрүүл мэндийн байдалтай анхаарах хэрэгтэй болох нэ тийм ээ. За энэ их хөдөлмөрлөж их одоо ингэснээр одоо бас ядаргаа одоо юу гэдэг эрүүл мэндийн байдал одоо бас анхаарахгүй болохгүй байна шүү. За мөн одоо манай материал ордныхан маш сайхан хөдөлмөрч хүмүүс байдаг тийм ээ. Тэгээ энэ 25 онд одоо энэ их зарим одоо нэг хүмүүс нь энэ их хөдөлмөрийнхаа үр шимийг хүртгээр тийм ээ. За энэ дээр одоо сайхан эдийн засгийн байдал нь сайхан тогтворцсон харагдаж байна. Шинэ унаа тэр гэр оронгоо сайжруулсан, унаагаа сайжруулсан тийм ээ. Нэг ийм сайхан амьдрал нь тогтсон ийм байдал харагдаж байна шүү тийм ээ. За гэр бүлийн амьдрал за ийм байна. За гэр бүлийн амьдралыг дараа ярина. За мөн одоо манай материал ордныхан бол одоо за ингээд эдийн засгийн байдал юм сайжирж байгаа боловч энэ одоо ингээд зохиох ёстой ийм процессороо явагдаж штэ. За энэ процесс одоо нэг нь нөгөөдөө шилжих одоо энэ мөнгө олох одоо үйл ажиллагаа бол одоо тодорхой нэгэн процессор одоо ингэж явагдана. За энийг одоо хиймлэр хурцгах гэсэн тийм ээ янз бүрийн одоо оролдлого хийх нь одоо буруу байш шүү тийм ээ. Ингэж хиймлэр хурцсахын шаардлагагүй ерөнхийдөө бол болох ёстой юм болдгоороо болоод явах нь байна шүү тийм ээ. Одоо өөрийнхөө амжилтанд бас ямар амжилт байна те их бага хэмжээний амжилтандаа бас талархаараа тийм ээ сэтгэл ханаараа те тэгэхгүйгээр одоо ийм эрсдэлтэй алхам хийх одоо хиймлэр хурцсах гэсэн
ийм оролдлогуудыг хийхгүй байхыг анхааруулсан байна шүү. За мөн одоо манай материал ордныханд энэ жилийн одоо 5 6 дугаар 4 5 дугаарсаар маш чухал юм байна. Одоо за энийг бас анхаарч нь биз. За энэ дээр одоо гэр бүлийн амьдрал дээр бол одоо за би энэ төрөнөөс хойш одоо хараа сууж илаа л да. За одоо энд нэг хүн амьдралаас нь яваад нөгөө хүн орж ирж байгаа юм шиг харагдаж байна тийм ээ. Шинэ амьдрал зохиож байгаа. Эсвэл одоо юу гэдгийг гэр бүлтэй мөртлөө одоо найз охинтой юм уу найз өөр найзтай ч юм уу одоо мэдхгүй одоо нэг иймэрхүү асуудал байсан. Өөр хүн сэтгэл алдарсан юм байсан бол одоо 25 онд нэг тийшээ болох нэг нь явж нөгөө нь орж байгаа юм байдал харагдаж байна. Мөн одоо амьдрал одоо нэг болж бүтэхгүй байгаа амьдралаас салж шинэ амьдрал зохиосон шинэ хүнтэй болсон тийм ээ ийм байдал харагдаж байна. За мөн энэ дэр одоо гэр бүлийн асуудал дээр нэг бас юм харагдсан нь бол манай матриханд бол одоо үр хүүхэд хүсэж байгаа одоо үр хүүхэдтэй болохоор төлөвлөсөн улсууд бол яхаарахгүй шинэ хүүхэд нэмэх нь вэ шүү. Шинэ гэр бүл шинэ хүн нэмэх ийм магадлал өндөртэй юм байна шүү. За энэ дээр одоо гэр бүлийн амьдрал дээр одоо зарим нэгэн дээр нь бол одоо шинэ хүн байгаа. Би одоо энэ дээр бас харж байгаа одоо энэ хуучин амьдрал нь одоо аз жаргалгүй байгаа байдал харагдаж байна тийм ээ. За энэ гэр бүл бол одоо хоёр тишээ болж амьдралын асуудлыг шийдэж шинэ хүн гарч ирж одоо шинэ амьдрал эхлүүлж одоо шинэ гэр бүлийн гишүүн нэмэгдэх ийм магадлал өндөртэй юм байна шүү. За одоо мөн одоо энэ дээр ажил амьдралынхаа балансыг зохицуулаарай тийм ээ. За манай материал ордныхан за ингээд ийм мессеж байна. За ингээд та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хувийн уншлага авах хүсэх юм бол одоо миний Facebook пэйж рүү Монгол Улс Стар Тайрот гэдэг рүү одоо хандаарай тийм ээ. За ингээд та бүхэндээ 25 онд нь одоо аз жаргал сайн сайхан бүхний хүсье өрөөе. За ингээд тус болсон гэж найдаа. Баяртай.